Монгол Улсын ерөнхийлөгчийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар зарлагаар Монгол Улсын гавьяа цэцэл хүртсэн эрхэм гавьяатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын соёлын гавьяа цэцгэлдэн Дархуу аймгийн хүндэт иргэн Ринчингийн бат жаргал. Тэрээр 2009-с 2020 он хүртэл Дархуу аймгийн боловсрол соёл урлагийн газрын дараагаар ажиллах хугацаанд боловсрол соёл шинжлэх ухааны яамны аймаг нийслэлийн боловсрол соёл урлагийн газрын ажлын үр дүнгийн үзүүлэлтээр 2009-с 2012 онуудад 4 дараалал төрүүлж 2013-аас 2018 онуудад 2-оос 4-р байр шалгарч системийн хэмжээнд тогтвортой амжилтыг үзүүлсэн байна. Мөн түүний хөгжлийн төлөө хамтдаа 1000 багш хөтөлбөр хэрэгжүүлсэн нь боловсрол соёл шинжлэх ухааны яамны шилдэг 9 хөтөлбөрийн нэгээр шалгарч байжээ. Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлдэн Мижид Доржийн цогт. Залуучууд театрын ерөнхий найруулагч цогт нь мэргэжлийн урлагийн байгууллагад 40 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаанд Монгол Улсын театр урлагийг орон нутагт хөгжүүлэх үүсэд хүчин зүтгэж Дархуу аймгийн залуучууд театрыг Монгол Улсын тэргүүлэх театруудын нэг болгохын төлөө бүхий л авьяас чадвар, мэдлэг боловсрол амьдралаа зориулсан театрын урлагийн нэрт зүтгэлт юм. Монгол Улсын гавьяат багшаар Лувсан давгийн Совдон чимэг. Лувсан давгийн Совдон чимэг нь улсад 39 жил, боловсролын салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажилласан байгууллага бүртээ шинийг санаачилж, эвсэг хамт олон стандартын шаардлага хангасан орчныг бүрдүүлж ажилладаг шилдэг менежерийн нэг юм. Тэрээр Монгол Улсын гавьяат багш цолыг хүртсэн Дархуу аймгийн анхны сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш юм. За өнөөдөр ингэж Монгол Улсын гавьяат цол хүртсэн энэ хүмүүсээ ингэж хүндэтгэж байгаа явдалд их баярлалаа. Энэ хүндэтгэл бол өөрөө их энгийн мөртлөө өн гүнзгий. За үнэхээр төрөө өндгсөн, иргэнээ өндгсөн. Одоо бусад аймагт үлгэд төвшөө болохоор ийм сайхан арга хэмжээ боллоо. Ингээд их баярлалаа. За хоёрд нь би бас гавьяат хүний хувьд энэ төрлөх хотынхаа ард нийтэд нэг уриалга хэлье. За 1961 он Хархангад үүссэн 70 он бүтээн байгуулалтын үе, 80 он бол одоо хамгийн том бүтээн байгуулалтын үе. Ингэхэд энэ хотын удирдлагууд ард иргэдээ энэ бүтээн байгуулалтанд нэг зүйлээр хэлсэн. Энэ нь бол найрамдлан Дархан хотын иргэн та нар шүү л гэж. Та нар бол энэ шинэ социалист Монгол улсын шинэ хотын иргэд гэж. Ингэж шинэ үзэл санаан дээр хүрээлэн дуудаж хотоо хөгжүүлсэн. Тэгээ одоо 7 жилийн 30 жилийн дараагаар одоо иргэн би бодож байна. Хүн амьдрахад хамгийн сайхан таатай хот гэдэг энэ үзэл санаа үнэт зүйлсийг манай хотын удирдлага гаргаж ирсэн тийм ээ. Одоо яг энэ уриал үзэл санаан дээр манай хот ямар сайхан хөгжиж байна вэ? Шинэ мянганы шинэ зууны Дархан хот боллоо шүү дээ. Тэгэхээр хотын иргэн хүн бүрэл хотынхоо төлөө. Гэхдээ өөрөөрөө хийж байгаа ажлыг л чин сэтгэлээс, үнэн зүрхнээс хийвээс энэ хот маань улам сайхан болно. Энэ дэлхийн маань юутай сайхан хөгжих вүлээ л гэж бодож байна. Хотынхоо иргэдийг энэ сайхан үнэт зүйлсээ долгуулсан хөгжил дэвшилд уриалан дуудаж байна. Баярлалаа та бүхэнд. Өнөөдрийн арга хэмжээ бас миний бодож ирсэн шал өөрөөр дөрөв их шинэлэг сайхан гэдээ хэлжтэй. Тэгэхээр зэрэг ягаад ч мэдэхгүй одоо ширээнд сууж тойроод нэг нэгэндээ ингэснээс ингэж суугаад хүнд баяр хүргүүл тэгээд нөгөө шагнуулсан хүндээ шагнаж байгаа хүндээ хамт олонд нь бол их сайхан ийм арга хэмжээ болчихоо гэж ингэж бас олзуурхаж бодлоо. Өдөө олон жил нөгөө төшиг тулж залдруулж засаж ингэж явсан болохоор зэрэг одоо гэр бүлийн хүнд баярлалаа талархалтайгаа хэлдэг байх манай хөвгдөд ч гэсэн миний биднээсийг тайван сайхан ажиллаа хийх уран бүтээл төрөхөд бол тусалсан байгаа шүү дээ. Хамт олондоо мэдээж зэрэг одоо уран бүтээлээ сайхан төрөөд одоо би булган сүлтэй байхыг хичээе. Тэгэхээр зэрэг араасаа төрөх одоо гавьяатууд нь манай театрт бэлдэн байгаа шүү. Тэгэхээр хичээгээд зүтгээрээ одоо юм чинь гэв нэг өдрөл бороо шиг асгараад унаад ирдэг юм л дээ шүү л гэж хэлдэг. Өнөөдөр төрөөсөө энэ сайхан шагналыг аваад өнөөдөр төр маань ингэж хүндэтгэл үзүүлсэн бол хувь хүний хувьд ч ер нь дарханчуудынхаа өмнөөс ч гэсэн баярснаа илэрхийлж байна. Тэгээ үнэхээр сая бас нөгөө сэтгэл ярих тэр хэсгээр ярьж ирсэн. Үнэхээр манай залуу үе маань төрийн алба хаадаг, төрийн түшээд болсон. Одоо аймгийн засаг дарга маань гэхээр дандаа миний хүүхэд үед энэ хүмүүс маань ингэжсэн гэд. Тэгэхээр ийм сайхан залуу үе маань удирдах, залуу үе маань төрөө ингэж чиглүүлж явж, өнөөдөр шин сайхан ажлуудыг ингэж зохион байгуулж төлөвлөж
өнгөрсөн үе, ахмад үе гавьяатнуудаа ингэж хүндэтгэл үзүүлсэнд бол туйлын их баяртай байна. Тэгээ миний одоо энэ сайхан нэр хүндтэй шагнал бол Дархуул аймгийн сургуулийн өмнөх боловсролын маань үнэлсэн одоо сургуулийн өмнөх боловсрол гэдэг 2000 гаруй зөвхөн ажиллагчд нь хүүхэд их юм бол 8000 гаруй хүүхдийн одоо төлөөлөл болж өнөөдөр ийм сайхан нэр хүндтэй шагнал авсандаа бас их баяртай байна. Тэгээ Дархуул аймаг маань бас залуу хот 64 жилийн түүхтэй ихэд 64 жилийн түүхний одоо түүхэнд их сургуулийн өмнөх боловсролын анхны гавьяат гэдэг бол бас нэр хүндтэй. Би энэ нэр хүндтэй шагналыг авсан өдрөөсөө ахуулаад сургуулийн өмнөх боловсролдоо одоо ямар шинэлэг юм хийх вэ? Ямар ажлыг санаж сэдэх вэ? Залуу үеэ юунд урайлан дуудах вэ гэд түмэн юм одоо толгойд бодогдсон ийм сайхан өдөр хоногуд байлаа. Маш их баярлалаа. Манай аавын хувьд болохоор бид нарыг өсөж хүмүүжүүлэхдээ ганц одоо цагтаг одоо хийлдэг үлгэрдэг зүйл нь алей зүйлд үргэж хүмүүжсэнийг санаачлах хэрэгтэй. Хайр цанаасаа гар цэтгэх хэрэгтэй. Нийгэмдээ хүүхнийхээ хувьд байнга өсөж дэмжих хэрэгтэй. Өдрөөс өдөрт өчигдрөөс илүү сайжрах хэрэгтэй тий. Тэгээд өөрөө хүмүүдэд өөрийгөө үргэж одоо хөгжүүлэх хэрэгтэй гэдэг одоо эдгээр үгс нь болохоор бидний амьдралд болохоор хүн бол байнга өсөж хөгжих хэрэгтэй. Тэгээ нийгэмдээ болон өөртөө сайн сайхан зүйлийг хийх хэрэгтэй байна гэсэн юм одоо энэ зүйлийг өгдөг одоо тэр одоо зан чанартай хамгийн чухал зүйл болоо гэж бодож байна. За аавдаа ингээ баяр хүргэе. Тэгээ хийсэн бүтээсэн зүйлийг энэ одоо төр засгаас ингээ үнэлээд тий үнэлээд одоо энэ хөө шагналыг өгч авдаа баяр хүргэе. Тэгээд улам илүү их зүйлийг хийх бахаа гэж бодож байна. Ааваа хайртай шүү. За ерөөсөө л миний багнаас театрт өнгөрсөн. Аав ээж хоёр маань хоёулаа театрт ажилладаг. За ерөөсөө 3 4 настайгаас эхлээд аавын ажлыг ээжийн ажлыг харж өгсөн. Тэгээд урлагийн амьдрал ер нь ямар хэцүү хүн гэдэг вэ? Ар гэр юм яаж авчих вэ? Тэгээд гэр бүлээ яаж авч явах вэ гэдэг тийм урлагийн хүний маш хэцүү амьдралыг ер нь бол харж өгсөн. За аавсаа хамгийн одоо ингээ харж өгсөн юм нь юу вэ гэхээр манай аав маань бүр ээж маань маш их халамжтай. Тэгэхээр гэр бүлийн амьдрал ийм байд юм байна, хаанх ийм байд юм байна. За охинтой хүүхдтэй ингэж хандд юм гэдэг хамгийн том үлгэр дуураас маань ер нь бас аав маань байгаамаа. Тэгээд аавдаа маш их хайртай шүү. Тэгээд том шагнал авсан бас баяр хүргэе. За манай эрхлэгч бол их цэвэрч юм ба хөдөлмөрч мундаг удирдагч хүн байгаа. Тэгээд би ер нь хамтарч ажилласандаа маш их баяртай байгаа. Тэгээд цовдон жим талдаа ер нь дарагдаа юм цаашдын ажилд мөшөө их амжилт гарах хэлсье. Хатуу үедээ хатуу штэ. Манай дарагч ер нь шаардлага маш өндөр. Тэгээ өгсөн шаардлагын дагуу яг тэрийг хүлээж авна. Тэгээд бид нар болоо тэгэл гомдох үедээ гомдно, эргээл сайнд нуудан тэгэл дараа тэг шаардлага өглөөсөө тэхгүй болстой гэл. Ер нь чанга хүн штэ. Айгүй чанга. Хөдөлмөрч мундаг хүн. Бид нар ер нь ийм хүнтэй ажиллаж байгаад айгүй бахархдаг штэ. Арга хэмжээнд аймгийн засаг дарга аз жаргал болон аймгийн удирдлагууд хүндэт эрхмүүдийн гэр бүл үр хүүхэд хамт олон хүндэтгэл үзүүлж баярыг хуваалцлаа.